Монголын хуульчдын холбооны зөвлөлийн ээлжид хурал 2018 оны 1-р сарын 29 өдөр боллоо. Тус хурал зөвлөлийн 43 гишүүний 22 нь бичлэнгэрч 5 гишүүн бичгээр саналаа өгсөн. Хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг тоймлог хүргэе. Хуульчин үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дараагаар цоодлын Батболдыг хуульчин мэргэжлийн дөрвөн ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дараагаар Наваг чамбын баасан чавыг хуульчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дараагаар Мөнх хотын баяраар хуульчин мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дараагаар Шагдар сүрэнгийн наран туяаг тус томиллоо. Хуульчин үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр намжилт оржин мөнх сүлийг томилсон бол хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүн Баатарживын эрхийн баярыг өөрийн гаргасан хүсэлтийн дагуу хорооны гишүүнээс чөлөөлсөн юм а. Мөн мэргэжлийн хариуцлага хорооны сахилгаан шинжээж Гомбын должин сүрэнг өөрийн гаргасан хүсэлтийн дагуу ажлаас чөлөөллөө. Түүнчлэн тус хурлаар хуульчдын холбооны санхүүгийн үйл ажиллагаанд аудит их байгууллагын судалгаа хийж 5-аас доошгүй аудитын байгууллагын танилцуулга үнийн саналыг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор зөвлөлд танилцуулахыг хамгийн газарт даалгасан байна.